энэ хорон цонсон эрхэм хүндэт лам хуурга болон хамлам эрдэнтэн багш нарт та бүхэндээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтгая. Өнөөдөр миний тавих илтгэлийн сэдв байна. Альцгеймерийн өвчнийг будын сэтгэл судлалын үүднээс шинжих гэсэн нэртэй ийм илтгэл байгаамаа. Тэгэхээр энэ Альцгеймерийн өвчин гэдэг байгаа энэ зүйл маань орчин үеийн анагаах ухаанд бол одоо хүртэл энэ шалтгаан яг бүрэн гүйц тайлагдаагүй. Онцлогоо нь бас зарим талаараа бас төгс бас болоогүй. Цаг хугацааны аясаар энэ онцлогооны чиг хандлага бол улам боловсронгуй болсон ч гэсэн одоо хүртэл бас онцлогоо нь бас бүрэн гүйцэд боловсруулдаггүй. Тийм болохоор эмчилгээч бас бүрэн гүйцэд бас яг 100% нэг талдаа гараагүй тийм маш маргаантай тийм асуудал өндөртэй өвчин байнамаа. За энэ дээр харуулсан зураг бол анагаах ухааны 4 үндсийн 78 дугаар зураг 78 дугаар бүлэг дээр харуулж байгаа энэ бүлгийн ном байна. Тэгэхээр бол энэ бол Альцгеймерийн өвчний гадаад шинж тэмдэгтэй хамгийн их одоо нийцж байгаа шинж тэмдгүүд бол энэ бүлэг дээр бол дурдсан байдаг. Жишээлбэл одоо энд маш их одоо санаа сэтгэлээр унаад гасланд нэрвэгдсэний дараа бол ингээд өөрийн оюун ухаанаа алдах магадaltaй гэж бичсэн байна. Мөн одоо санаагаар сэтгэлийн хямдтай удаан явах. За мөн одоо сэтгэл санааны одоо үйл хэтэрсэн гэж байна. Тэгэхээр энэ бол нэг оюуны хит ачаалал, өндөр ачаалал, стрессийн нөлөөг бас дурдсан байна. За түүний дагаар бол бас үл цохилдох эдээ ундаа явдалмөр бидний амаар орж байгаа хоолонд чанар чансааны асуудлыг бас тавьсан байна. Мөн одоо хий хямарснаар зүрхний төвийн 8 дэлбэтэй энэ аваад үдээс судсанд бол дээд доод үүд болон баруун зүүн дөрвөн үнцэгт бол энэ өвчин бол бие рүү ордог гэдгийг бол зааж өгсөн байна. За олонхтой бол энэ чихний энэ нүхээр болон чихний судсаар дамжаад хүний зүрх рүү оршдог гэж бичсэн бол бас зарим тохиолдолд бол энэ манх суруу буюу энэ ядам хуруугаар бол энэ өвчин хүний биед ордгоо гэдэг анагаах ухааны сударт бол бичсэн байна. Тийм ч учраас одоо орчин үед ч болон эртээр үеэс одоо энэ хүмүүсийн ахуйн хэрэглээнд ядам хуруундаа ийм бүгж зүх ёс байх. Яг тэгвэл анагаах ухааны судар номд энэ ядам хуруугаар энэ тухайн өвчний биед оршоод зүрхэнд оршноо гэд бичсэн байна. Тэгэхээр энэ очир алмас зүүцсэн алдартай зүжигчний зураг байна. Ядам хуруундаа. Тэгэхээр очир алмсыг бол анагаах ухааны 4 үндсд бол төрөл бүрийн одоо өвчин болон ядангуяа сэтгэл санааны өвчин гадны тийм гинтийн хорлолоос хамгаална гэд бичсэн байгаа. Очир алмсыг. Тийм болохоор энэ зураг дээр бол ядам хуруунд дээр бол очир алмсыг бол зүүсаар гэж байна. За монголчуудын уламжлалт заншил дээр хүртэл одоо энэ хормын эхнэр нөхрийн бүгжин дээр хүртэл одоо бас тусгай одоо бэлэг дэмбэрэл сайтай дүрс тэмдгийг агуулсан байх жишээ. Тэгээ энэ бүх зүйлсүүдийг бол энэ анагаах ухааны 4 үндсийн энэ бүлэг дээр бол бичсэн байгаамаа. За тэгээд дээр дурдсан энэ зүйлсүүд маань ерөнхийдөө бол хүний биед гадны биед ингээд орж байгаа гэж гарсан байгаа саний бүлэг дээр. Тэгэхээр энэ одоо нэгэсэндээ одоо энэ зүгээр орчин үеийн хүмүүсийн сэтгүү ой тоонд бол буухт бас зарим тохиолдолд зарим хүмүүс бас итгэхгүй шашингүй үзэлтэй ч юм уу одоо өөр одоо бурхны шашинтай бус одоо хүмүүс бол энд бас итгэхгүй зарим нь одоо үлгэр домгийн чанартай ч юм уу одоо тийм ярьж гин гэж бас зарим хүмүүс бас бодож магадгүй. Гэтэл энэ бол Монгол улсын төр засгийн төвшөнд хилцэгдээд улсын хурлаар батлагдаад эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар бол ингээд батлагдсан юм өвчний ангиллал байх жишээтэй байна. За тэгээд энэ уламжлалт анагаах ухааныг бол ингээд төрөөс хөгжүүлэх бодлого бол 2003 онд бол дахин шинжлэгдсэн. За энэ бодлогот бол уламжлалт анагаах ухааныг бол зохион тохиолох өвчний ангиллыг бол боловсруулах шаардлагыг бол тавьсан. Гэтэл энэ уламжлалт анагаах ухааны өвчний ангиллыг бол эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар батлахдаа саяны өвчнүүдийг бүгдийг нь оруулж өгсөн байх. Тэгэхээр энэ бол орчин үеийн шинжилгээ ухаанч манай Монгол улсын боловсрол соёлын шинжилгээ ухааны яамч бай эрүүл мэндийн яамны бүх талаар хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлаа гэдэгт бол энэ сайдын тушаал бол засгийн газрын тогтоолоор 1999 оны улсын хурлын
46 дугаар тогтоолоор бол батлагдж байгаа маа. Тэгэхээр энэ Альцгеймерийн өвчтний шимж тэмдгийг бол өөртөө багтаасан тэр дараах энэ өвчний кодууд байна. За мутуулахад гэдэг энэ хийгээс шараас бадганаас болсон гэх мэтээ. Тэгэхээр энэ Альцгеймерийн өвчний үед бол хүний энэ чамархай духны хэсэг, дагцны хэсгийн тархины энэ үйл ажиллагаа муудаад хэмжээгээрээ багасч хатангирчдын шинж тэмдэг бол явагддаг. Тэгээ энэ бол ерөнхийдөө ухаан санаа ойгуудлын шинж тэмдгээр илэрдэг тархины энэ органик өөрчлөлтөөс гадна оюун санааны өөрчлөлтийг хамтаар нь илэрдэг тийм өвчин гэж дэлхийн олон улсын өвчний 10 дугаар ангилд бол тодорхойлсон байдаг. За энэ өвчтэй хүмүүс хөвчлэн бол эмэгтэй хүүст хамгаалаад байна гэдэг ийм судалгаа байдаг. Мөн одоо инсулины төсвөрдөх чанарыг бас энд нөлөөтэй буюу сахарын өвчтэй хүмүүсийн бас эрсдэл хүчин зүйл байдаг. Мөн хромосомын 1, 14, 19, 21 дугаар хромосомын гажиг APU 3 гэсэн тийм эмгэгийн хромосомын эмгэгийн үед бол Альцгеймерийн өвчнөр бас өвдөх магадaltaй гэж үздэг. За энэ бол бидний уламжлалт анаах ухааны хөгжлийн одоо зарим нэг хэсэг бол яа харахгүй 8 дугаар богдын жишээлбэл 8 дугаар богдын үед бай, 7 дугаар богдын үед бай, 6 дугаар богдын үед бол энэ манчин гүрний анагаах ухаанд бол маш их хамааралтай. Чин гүрний анагаах ухааны ном судартай бол маш их холдсон байж идэг. Тэгэхээр энэ чин гүрний анагаах ухааны эртний судар дээр бол энэ ухаан санаагаа алдах, ойгуудах энэ өвчнийг бол тэмдэглэн бичсэн байдаг. Энэ манч хэлээр гарсан энэ номыг бол номон дээрээс бол үзэхэд нэгдүгээрт энэ ухаан санаа алдах маань ерөөсө хийнээс болдог. Хоёрдугаарт судасны бөглөрлөөс болдог. Гуравдугаарт нь бас хотоодноос болдог гэдгийг бүр энэ 1723 онд бичигдсэн номон дээр бол бичсэн байдаг. 3 өвчний шалтгаан. Тэгэхээр бол орчин үеийн анагаах ухаанд бол Альцгеймерийн өвчнийг хотоодны өвчний шалтгаантай хамааралтай гэдгийг бол бас төдийлөн бас хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд бол байдаг. За Альцгеймерийн өвчний энэ үйл ажиллагаа шинж тэмдгүүд Монгол хүний хувьд монголчуудын уламжилт зан заншил шашин шүтлгийн хувьд ямар байдаг гэх үүднээс энэ зургийг тавьсан. Энэ юу нь бол энэ нэг миний хэн сурга манай хальцсан зургастай мянган хүний дундаас би хармагц таньдаг гэд энэ ой санамжийг эртнээс олон малыг түн олон малыг ингээд бүгдийг таньдаг энэ ой санамжийн дасгал малаа нүдлэх энэ одоо монголчуудын зан заншил бол өтөл насандаа бол ингэж өссөн хүүхэд бол Альцгеймерээр өвчих нь бол харьцангуй бага байх тохиолдол маш өндөр байдаг. Тэгээ энэ малах энэ уламжил монголчуудын малаа одоо инэрч хайрлах энэ уламжилтаа маш их салшгүй холбоотой монголчуудын Альцгеймерийн өвчнөөс өрсөн сэргийлэх энэ арга ажиллагаа бол явагдаж ирсэн байдаг. За тэгээ хоёрдугаарт нь энэ ханаагүй тосны хүчлийн агуулмжтай хүнсний хэрэглээ бас энэ Альцгеймерийн өвчтэй маш их холбоотой байдаг. Орчин үеийн анагаах ухааны судалгаанд тэгээ Монгол хүмүүсийн хүн амын дунд 100-аас дээш насанд байгаа хүмүүсийн хоолны дунд судалгаа хийгээд үзэхэд бол сүүлний хэрэглээ бол олон давтамжтай гарсан байна. Тэгээ сүүлэнд бол одоо ургамалд байдгүй, далайн гаралтай хүнсэнд байдгүй маш чухал тийм уурах сүүлэн тийм ханаагүй тосны хүчлүүд байдаг. Энэ нь бол тархины үйл ажиллагаанд маш сайн үүсдэг. Альцгеймерийн товрог үүсдэг гэсэн судалгаанууд Монгол эрдэмтдүүд хийсэн байдаг. Тэгээд бага наснаасаа сүүл хөхөж өссөн хүүхдүүд маань хөгшин наснаар ирэхэд энэ өвчнөөс бас тойроод гарах боломж магадлал нь тун өндөрөө гэж үзэж байгаа. За орчин үеийн анагаах ухаандаар бол ивастигмин гэсэн энэ нэмийг бол Альцгеймерийн өвчнөд бол хамгийн төлхөө хэрэгжилж байгаа. Мемантин гэсэн юмнууд энийг бол дандаа сэтгэл мэдрэлийн эмчийн жороор сэтгцэн эмчийн хяналтанд ороодог. Гэхдээ энэ юмнуудаа ерөнхийдөө бол ухааны дутагдал оюуны хомсдолд хэрэгжилж байгаа боловч энийг уугаад байх тусам бас тэр шинж тэмдгүүд бас даймжрах, элэг бүр хордуулах айхтар тийм үйлчлэгээтэй байдаг. Гэвтэл бас энэ сүүл агуулсаа одоо сүүлтэй хуушуур ч юм уу ийм хоол хүнсийг бол монголчууд хэрэглэдэг нь бол энэ төлөв эрэг нөлөөтэй. За мөн уламжлал анагаах ухаанд энэ гарав чагтуг буюу энэ орчин үеийн ловта, панакс, ното, жиншин гэдэг энэ хүн орхоод нэг хөгшөртийн эсрэг ургамлуудыг бас уухаар тариагаар бас хэрэгжилж исэн уламжлалт дэлхийн нийтээр бол бас байгаа. За энэ гол үйлчлэг нь бол амлоид уургийг багасгадаг апоптоз буюу эсийн мэдрэлийн эсийн одоо цэцэрлэг чанарыг нэмэгдүүлдэг гэдэг олон судалгаа бол PubMed тэргүүтээ бол анагаахын сайтуудад болон байдаг. За дараагийн нэг уламжлал анагаах ухааны юм бол энэ ламид 25 буюу хандшгүй 25 гэдэг ийм үрэл байдаг. Энэ үрэл нь болохоор одоо тархины төрөл бүрийн гэмүүдэд хэрэглэн тархи толгой эргэх, толгоогоор хатгуулж өтөх, нүүр ам уурих, тэгээ ухаан санаад ордох
тэгээс сэтгэл амаргүй болох. За ялангуяа энэ див гэсэн бүх өвчнөд хэрэглэнэ. Энд бол дээд гэж бичсэн байна. Тэгэхээр див гэсэн үг маань монгол хэлэнд орсон нөгөө хүмүүсүүдийг энэ дэвтцсэн хүн байна. Энэ нэг бол сүүдэр эсвэл бузарч гэсэн ингэ нэр томьёогоор орчвол див гэсэн тийм өвчнийг бол бүр ингээд ламид 25 эмийн зааварт бичсэн байх жишээ нь. Тэгэхээр энэ див гэдэг энэ өвчин маань явж саяны Монгол улсын сайдын тушаалаар багтлагсан тэр өвчний умартуулагч ад тэргүүтэн өвчний юун дээр бол див гэдэг нэр томьёо мөн гарч эмчилгээнд гарч ирж байдаг. Тэгэхээр бид нэр түрүүний эхний нүүрэн дээр энэ хүний зүрхний судасд энэ өвчин оршдгоо гэд байсан баг. Тэгээд энд нэг тунгалаг цувын ялгаралт гэдэг уламжлалт анагаахны онолтууд яг энэ үйл ажиллагаа буюу энэ бодисын солилцоо яг хэвийн болгодог энэ доор үүдэг энэ данжуурын хуу ботоос авсан тунгалаг цувыг оронд нь оршуулагч гэж юм байх. Энэ болохоор яг одоо орчмын хоол амтлагч олон төрлийн юм урамлууд орсон. Бас тунгалаг тавч гэдэг дамнажигч гэж ирсэн ийм урамлага. Тэгэхээр энэний гол нөлөөлөл нь болохоор тархинд үүсэж байгаа тэр амлоид уургийн мэдрэлийн хэсэг гэмтээгээд байгаа тэр хорт уургийн үүсэлтийг бол багасгах онлын үндэстэй тийм юм байна. За тэгээд нэгэнт бол энэ өвчний шалтгааныг бол див гэдэг уламжлалт анагаах ухааны энэ найрлагын онолд бол хэлсэн байж байгаа. Гэтэл энэ див гэдэг энэ өвчний талаар бол өндөр гэгэн зан базар Монголын Жавсан дамбын хотготуудын бичсэн ийм бас ном судар байж байгаа. Энэ дээр бол хоёр тийм дивийн үед уншдаг див бузрын тэр эхнийх нь бол Дамб Минжин Жорвао гэдэг найруулсан энэ Жавсан дамбын хотогт найруулсан гэдэг энэ бичсэн энэ дивийн эсрэг үйлчлэгээтэй гүрэн заслын уншдаг сангийн ном байна. Хоёр дахь нь бүр тэр улаанаар бичсэн Халах Жавсан дам Жорвао гэдэг энэ бүгд одоо энэ хоёр дахь ном бол бүр хийшар бадган өвчний дивийг арилгана гэд бүр бичсэн байна. За бүм одоо олон өвчнөө болон хүний одоо ахуй амьдралын чанарыг саатуулах тэр эмгэг одоо нөлөөллүүдийг энэ дивийн сударт бол бичсэн байдаг. За дараагийнх нь нэг энэ соён бүсгээр бичигдсэн хуучин монгол бичих хавсарч бичсэн орчуулагтай ном байгаа. Энэ болохоор өөсөө төрсөн хаан нэрт ухааны шиштэр гэдэг ийм өндрөгийн өөрийнх нь бичсэн гэж үздэг ном. Энийг бол Отгонбаатар доктор багшийн орчуулгаар та бүхэн төрөж байна. Тэгэхээр энд бол энэ Альцгеймерийн өвчин маань өөрөө ерөөсөө мунхрал буюу ухаангүйтгэхийн нэг хамгийн хүнд хэлбэр гэж үздэг. Тэгэнгүүт өндрөгийн зан азар энэ бүх өвчин бол мунхгаас үүснэ гэдэг анагаах ухааны дөрвөн үндсээр байдаг тэр нэр томьёог илүү цааш нь гүнзгийрүүлээд хоёр шат ингээ ахиулсан бичсэн байх жишээ нь. Тэр нь болохоор сэтгэгдэн хоёр гэдэг бол нийлээд түүнээс бол одоо мунх гарна гэдгийг энийг бол үлгэр маягаар бичсэн тийм ном байж байгаа. Тэгэхээр энд ухаангүйдлийн одоо цаад уг шалтгааныг манай халах богд маань ингэж бүх цаашаа лавшруулан ингэж бичсэн тийм соён бүсгээр бичигдсэн их бичгтэр бол мунхыг бол цаад уг үндсийг бол бичсэн байдаг юм аа. За Альцгеймерийн өвчнийг бол ухаангүйдэх гэдэг буддын сэтгэл судлалд ухаангүйг болохоор марик гэх бөгөөд бас мунх хэмээн орчуулдаг. Тиймээс мунхлын эсрэг бүхий л ерөндөг энэ үйл ажиллагаа бол энэ Альцгеймерийн өвчнөд бол тустай байх онлын үндэслэл гарч ирж байгаа. Тэгэхээр энэ зөвхөн бол материалын махан бие Антон физиологийн бүтцээс гадна энэ махан бие тархины үйл ажиллагаанаас тусдаа нэг сэтгэлгээд мэдлгээд энэ зүйл байгаа. Энэ мэдлгээд энэ зүйлтэй энэ өвчин бол яг аргагүй холбоотой гэдэг энэ хүснэгтэр бол үзүүлж байгаа. За тэгээд тэр цаадлын хүснэгт бол үл мэдэх мунхаглал гэдэг байгаа. Энэний дээр бол өндөр гэн зан базар бол сэтгэгдэн хоёроос энэ мунхаглал үүснэ гэдгийг бичснээрээ бол анагаах ухааны дөрвөн үндсийг илүү их тайлбарлаж өвчний ерөн шалтгааныг илүү их тайлбарж үтсэн байдаг. За ингээд үл мэдэх мунхлаас болохоор дагдсан буюу амиа хүнхэгч түүнээс одоо өвчин зовөр буюу нисванс за үүл за ингээд төрөл авснаас бол өтлөх үххийн зовлон өвдөх нь болохоор халуун хүйтнэр өвдөх цус шар ус хорхоо хий шар бадган гэд энэ томьёолын дунд Альцгеймерийн өвчин бол мэдл буюу өлгөөс тусдаа гэдэг ангилалд бол хамаарч байгаа эндээс харуулж байгаамаа. За тийм болохоор одоо заавал ингээд материалын эмчилгээний аргаас гадна бас оюун санааны эмчилгээний аргууд бас энэ өвчнөд бол чухал нөлөөтэй байх болов гэдэг энэ нэг жишээ авсан энэ болохоор энэ Ламадан судрыг энэ төвшөө авсан оюун ухааны хүрсдэг шиг.
Тэгэхээр бид нэр Бурхны шашин уламжлалт Монгол ёс заншил оюун ухаанд сайжруулах хорцтгоно гэсэн энэ ламаадан уншлага тэгээд маншрын тогтоол тарин одоо янз бүрийн ийм одоо ном засал гүрэн бүх зүйлсүүд бол одоо энэ айхтар өвчнөд бас тус нэмэр болох юм а гэдэг тийм санаа гарч ирж байгаа. За хилцэмж хэсэгтээ бол дүгнэлт хэлэх юм бол Альцгеймерийн өвчин бол хүний сэтгэлтэй шууд холбоотой. Тэгэхээр энд хоёр том ялгаа гарч ирж байна. Тэгэхээр энэ буддын гүн ухаанд суурилсан уламжлалт анагаах ухааны сэтгэл судлал бол бие үгүй төвтэй сэтгэл судлал байна. Тийм болохоор энэ Альцгеймерийн өвчнийг авч үзэх хандлага нь орчин үеийн анагаах ухаанаас бол ондоо байна, ялгаатай байна, давуу талтай байна. Орчин үеийн анагаах ухааны сэтгэл судлал болохоор бие төвтэй ийм сэтгэл судлалын хүрээнд авч үздэг. Тийм болохоор зарим нэг талаараа бас энэ сэтгэлийн энэ зарим нэг онцлогын уялдаа холбоог дутуу байдгаас бол эмчилгээч бас дутуу байх магадлалтай гэж үзэж байгаа. За түрүүний ярьсан тосны ханаагүй өвчлүүдийн маш их нөлөөтэй мөн ой тогтоолт, оюуны дасгал хөдөлгөөн, тоглоом, за мөн эрх эргүүлэхийн занг бол эрхээ эргүүлж байгаа энэ эрхийн хурууны энэ цэгт яг зүүнний цэгээр бол тархины цэг байдаг. Тэгээ эрх эргүүлээд байвч гэдэг юм дадал зурштай хүмүүс энэ Альцгеймерээр өвдөхгүй байх магадлал байна. За мөн одоо энэ дорж дээр номонд гарч байгаа тархины хийчгийн сургаал байна. Мөн цааш хүрт номонд ороор тарих идэгчийн тухай бичиглэл байна. За гонцог ганжуурын гонцогт байгаа тархины хорхон зэрэг гэдэг маш олон зүйлсүүд бол энэ өвчтэй бол холбоотой байж болох цаашдаа судлах шаардлагатай. Ялангуяа орчин үеийн шанг хадлага бол энэ зөвхөн тэр бодисын солилцооны өвчин биш. Энэ бол халдварт өвчин байх магадaltaй гэдэг. За эмчилгээ зарим эмчилгээний үед бол нянгийн эсрэг антибиотикууд болон одоо өргөн хүрээний хорхооны эсрэг бас уламж тэмийг хэрэглээд бас үр дүн гарсан тийм судалгаанууд байдаг. За үүнд бас нөгөө толгооноос дээш бүх өвчнийг хамрын имээр зас гэдэг онлын дагуу хамрын юм утлаг, за эрдний юм, за ийм юмшээс гадна энэ бол зөвхөн бие махбод нь хичнээн дороодсон байсан ч гэсэн сэтгэл нь сэрэх бололцоотой гэдгийг бол буддын гүн ухааны энэ бим шивийн дамжин үзчдийн онлоор бол илэрхийлж байгаа. За энд бол заримдаа хануур төөнүүр одоо 10 хүлийн 10 гарын 10 хурууныг одоо түлж төөнөх зэрэгтэй эмчилгээнүүд байдаг. За мөн умын одоо тархины дуу авааны давтамжтай энэ тархины дотоод долгион вибрацийг нэмэгдүүлэх юм йогийн дасгалуудыг их болцоотой. За энэ бүхэн бол тархины сүнс хангамжийг сайжруулснаар бол энэ өвчнөд бол сайн нөлөөтэй байж байх боломжтой гэж үзсэн. За тэгээд дүнэлт нь болохоор Альцгеймерийн өвчин бол Марк буюу мунхгийн одоо хэлбэр. Тийм болохоор энэ Альцгеймерийн өвчин бол хинч тусч магадгүй одоо тийм хүн болгоны нэгэсэндээ дотоод сэтгэлд үр үндсэн байж байгаа гэдэг тийм илэрхийлэл бол гарч ирж байгаа. Тэгэхээр Альцгеймер бол зөвхөн тарих мэдрэл бодисын солилцооны энэ өвчин биш. За энэ бол ходоод гэцтэй хамаатай байх нь, хүний зүрхтэй хамаатай байх нь, хийтэй хамаатай байх нь гэсэн тийм бол гаргалгаанууд гарч ирж байгаамаа. За бадган тархины энэ нэгэн тал одоо энэ тарих толгойн өвчнөд нэгэн одоо орчин үеийн анагаахаар нотлогдсон байгаа болохоор энэ Альцгеймерийн эмчилгээний үед бол бадганы эмчилгээ бол маш чухал үүрэгтэй байна гэдэг гаргалгаа гарч ирсэн юм аа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.